Орчин цагийн худалдаа үүсгэн байгуулагдсны 100 жилийн өмнө 160 Монголын үндэсний худалдаа ажуудын танхимтаас ашгүй холбоотой. За социалист нийгмийн үед бол үндсэндээ 3 дахь хөрсдөө харилцах гол гүүр нь Монголын үндэсний худалдаа ажуудын танхим байсан. Энэ ч утгаараа өөрийнхөө үүргийг Монголын худалдааг олон улсын тавцанд гаргаж хамтран ажиллах энэ олон улсуудтай худалдаагаар хамтрах энэ шавыг бол тавилцчихсан ийм түүхтэй гэж үзэж болно. За бид өнөөдөр дэлхийд даяар хэн худалдааг хамгийн чөлөөтэй зөв либералчилж дэмжсэн улс орны эдийн засаг тэлж ирсэн юм түүхтэй. Өдгөөгөөс 800 гаруй жилийн өмнө монголчууд худалдааг хамгийн сайн дэмжиж байсан. Тэр ирээрээ бидний тухайн үеийн нийгмийн эдийн засаг хамгийн амжилттай байсан юм түүх бидэнд бий. Тэгэхээр өнөөдөр орчин цагт бид яг энэ мэтчлэн хамгийн чөлөөтэй худалдааг дэмжих дэлхийн бүх улс оронтой хамтын ажиллагааг өрнүүлэх зайлшгүй чухал шаардлагатай. За энэ бол худалдаа ажуудын танхимын нэг том зорилгын нэг юм аа.